За сайн байна уу? За энэ өглөө энэ эзнийг магтах, үнэлэх, эзнийхээ үгээс сонсох, хамтдаа нөхөрлөх энэ сайхан өдөөний төлөө Бурхандаа талархъя. Ирсэн ах дүүс та бүхнийхээ төлөө үнэхээр Бурханд талархаж байна. Манай чуулганыг өргөтгөж олон болгож байгаа эзэн алдарч болтугай. Тэгээд бүгдээрээ залбирая. Залбираад үгийнхээ цагийн төлөө дахин залбираад энэ цагийг эхлүүлье. Эцэг Бурханы танд үнэхээр баярлалаа. Та өчигдөрч өнөөдөр ч үр мөнхөд хэвээрээ байдаг тухай. Та бид нартай өнөөдөр энэ цагт энэ ганцар энд оршихугаараа хамт байгаад баярлалаа. Эзэн минь та өнөөдөр өөрийнхөө хүссэн хүслийн дагуу биднийг удирдаарай. Яг одоо миний амаар дамжин гарах гэж байгаа үгийг та өөрөө хэлж өгөөрэй. Та өөрөө чиглүүлээрэй. Таны эрх мэдэлтэй үг энд байгаа миний ахын дүүсийн зүрх сэтгэлд хүрч үнэхээр таныг алдаршуулж, таныг гэрэлтүүлж, таны гэрлийг тусгаж, гэрчлэх амьдралаар амьдрахад нь хувь нэмэр оруулах болтугай гэж юун залбирая. Эзэн минь та ажиллаарай. Эзэн минь та хамт байгаарай. Таны гайхамшигтай үгийг бид нар сонсохыг хүсэж байна. Баярлалаа эзэн Есүс танд алдрыг өргөе. Амен. За бид нар нэгдүгээр Шимэл номыг яваад одоо нэлээд удчихжээ. Ер нь бол цуврал номлол хийгээ яваад байгаа. Өнөөдөр 25 дугаар бүлгийг уншиж сонсох гэж байна. За цувралд бас амьдлын эзний амьсны баяр тохиолдоод 2 удаа завсарлаад орж байгаа. Нийлээ 2-7 хоногийн өмнө бид нар 3-7 хоногийн өмнө 24-р бүлгийг дууссан байна. За өнөөдөр болохоор бид нар 25 дугаар бүлгийг эхнээс нь бүгдээрээ уншия. За гол нь эзний үгийг бид нар бүгдээр уншдаг байгаа. Яг гэвэл эзний үгийг сонсоход зүгээр бид нар чихэндээ сонсоход энэ үгээр дамжаад бид нарт амар тайван, баяр хөөр, залруулга, зэмлэл, урамшуулал бүгд ирдэг. Биднийг угаадаг, цэвэрлэдэг, биднийг босгодог, байгуулдаг учраас бид нар зүгээр сонсоход ерөөлтэй. Тийм учраас эхлээд нэг уншчихъя. Нэлээд урт бүлэг байгаа. 44 ишлэлтэй. 1-р Шимэл 25 дугаар бүлэг. Шимэл насан эцэслэв. Хамаг Израиль хорон цуглаж түүний араас гашууд нь түүнийг Арамад их гэрийнхэн дэргэд оршууллаа. Давид хөдөлж Параны цөл рүү ороод Кармел дайж ахуй эрхэлдэг нэгэн хүн Маавд байжээ. Тэрээр маш баян чинэлэг бөгөөд 3000 хон мянган ямаатай аж. Түүнийг Кармелд хойно хэрхэх үеэр ийм юм болов. Тэр хүнийг наваад их нэрийг навигэл гэх бөгөөд бүсгүй нь ухаал гоо үсгэлэнтэй боловч нөхөр нь муу үйл ихтэй хахир хатууг байжээ. Тэрээр Калевийн удмын хүн аж. Давид цүлх байхдаа наваалыг хойно хэргэж байгаад 10 залууга илгээв. Тэрээр залуус тандаж Кармел руу явж наваалынд орчоод миний нэрийн өмнөөс түүний мэндийг асуув. Та нар ирэх хичээл өнтөө сайхан байх болтугай. Та болон танай гэр хотлынхон мэнд амар байг. Танд харьяалгад бүхний дээр мэд амар оршдугай. Хойно хэргэж байна гэдгийг би сонслоо. Танай хончдыг манайхны дэргэд байх үед тэдэнд хор өгсөнгүү бас тэдний Кармелд байх бүхий л хугацаанд тэдний юун ч алга болж байсангүй. Та цаас залуусаас асуувал тэд танд тэгжил хэлэх болно. Бид найрын өдөр ирсэн тул манай залуус таны талд багтахултгай. Та цаас нартаа болон Давид хүдээ юу болгоосноо өгч хайрлана уу гэж хэлэв. Давидын залуус тэнд очиж энэ бүх үгийг Давидын нэрээр наваал хэлээд хариу хэлээ. Гэтэл Давидын цаас нарт наваал хариу болгож Давид гэж юм. Ишан хүүхэн юм. Одоо ч эзнээсээ зүгтах боолууд олон болж дээ. Би ноос хэргэгчтэй өгөх гэж ядалсан мах, бэлдсэн бив, ус уушаа хаанаас ирсэн мэддэхгүй хүмүүст өгөх болж байна уу гэжээ. Тэгтэн Давидын залуус ирсэн замаараа буцаж Давид дээр очиод энэ бүх үгийг тэр чигээр мэдүүлв. Тиймээс Давид хүмүүстэй бүгд илдээ агсцгаа хэмээн тушаасанд хүн бүр илдээ агсав. Давид ч бас илдээ агсаж улмаар 400 хүн Давидыг даган явж харин 200 хүн ачаа бараагаа харж үлджээ. Гэтэл Наваалын эхнэр Авигэл зарц залуусынх нэг цаан чинь манай эзний мэндийг асуулахад Давид цөлөөс элч нараа илгээсэн байна. Гэтэл эзэн маань тэднийг доромжлоо хашгичлаа. Тэр хүмүүс уг нь бидэнд хор хүргэсэн удаагүй харин ч их сайн хандаж байсан. Хэр тал тэдэнтэй ойр байсан бүхий л хугацаанд бидний юу ч алга болоогүй. Манайхныг хонь хариулж тэдэнтэй хамт байх үед өдөрч шөнөж тэр хүмүүс бидэнд хаан хэрэг мэд байсан. Тиймээс та яавал цохыг анхаарч үзэгтэн.
Одоо эзнийг маань өөрийг нь төдийгүй гэр хотлыг гарцаагүй гайд айрхан. Манай эзэн чинь үг хэлэх аргагүй хахид яхих хүн гэж дуулгачээ. Авигайл яарчсан 200 мянган хоёр тулгамдаас аль хэдийн төхөөрч бэлдсэн 5 хон 5 сая дуурсан тариа 100 багц хатаас үүдэн 200 бодол инжир зэргийг авч илжигнүүдтэй ачаалжээ. Тэгээд зарц залуустаа. Миний өмнө гараад яв. Би араас чинь явъя гэв. Гэвч тэр эмэгтэй нөхөр наваалдаа юу ч хэлсэнгүй. Тэрээр илжгээ унаж уулын хажуу даган бууж ирэх үе Давид хүмүүстэйгээ өөдөөс нь ирж байв. Авигайл бидэнтэй уулзлаа. Давид үүний өмнөх хүн. Намайг эзгүүхээр тэр хүн хамаг хөрөнгийг нь хамгаалж байхад түүний юмнаас юу ч алга болоогүй. Гэтэл тэр тусыг усаар хариуллаа. Маргааш өглөө гэхэд тэднийхний ирчүүдээс ганцэгч болов үлдээдэг юм бол Бурхан намайг цээлүүлэг бүр нэмээд нэрвэг хэмээн хэлчихсэн байсан гэж. Авигайл Давидыг харангуйтаа илжигнээсээ яарчлан бууж Давидын өмнө сүгдээд нүрэ газар төлмөргүй. Тэрээр Давидыг хөл зөвхөн байж эзэн минь уруу над дээр байг. Шивчнийхээ өчгийг сонортой болгож үгийг минь сонсож хайр. Наваалын хахир хайшиг бүү тоогооч эзэн минь. Тэрээр Наваал нэрэндээ таарсан хүн болохоор мунхаглахаас цаашгүй. Харин шивгчин тань эзэн таны илгээсэн залуусыг харалгүй өнгөрөөжээ. Тиймээс эзэн минь Явагийн амиа батлыг таны амиарч батлыг. Учир нь Ява таныг цус урсахаас олдуулж гарыг нь хамгаалсан байна. Эзэн таны дайснуудыг танд хор гүнэл хөрхийг ирмэлзэгч элдв улсууд энэ Наваал мэт болно. Тиймээс эзэнтэй авчирсан шивгчнийхээ энэхүү бэлгийг дагалдаж буй залуустаа өгөөрэй. Шивгчнийхээ алдааг бас өвшөө сожих. Эзэн минь та Явагийн тултанд яваад тул Ява танд бат бих суурийг гарцаагүй байгуулж өгнө. Тэгээд насан турш танаас мөн мухай бүү хараг. Хэрвээ нэг нь таныг мөшгөөр хөдөлж амигт нь өнөөхийг ирмэлзвэл таны бурхан Яватай холбогдсон амийн ууданд эцэг таны амь холбоотой байх болно. Харин дайснуудын амийг Ява дүүгүртээ дүүгүрдэж орхив. Танд амсан бүхий сайн сайхнаа Ява өөрөө эзэн танд биелүүлээ өгч таныг хамаг Израилийн удирдагч болгоно. Шалтгаангүйгээр цус урсгасныхаа төлөө зүрх сэтгэлтэн бүдчин гоёх өөрөө өөрийгөө аврах гэх явдал танд бүү тохиолдог. Харин эзэн танд Ява сайн сайхнаа үзүүлэхийн цагт шивгч намраа бүү батарай. Тэгтэн Давид авигайл. Өнөөдөр чамд надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтагдах болтугай. Ява магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас хойш өөрийн гараар өөрийгөө аврах гэхээс хамгаалж чадсан чиний саруул ухаанч магтагдах болтугай. Чамд хор гүнэл хүрхийг нь боловсон Израилийн бурхан Явагийн амиа батлыг. Хэрв чи надтай уулзахаар яар ирээгүй бол өөрийн гээгээ ороход Наваалынхны ирчүүдээс ганцхан ч үлдэхгүй байх байлаа гэв. Ингээд Давид Авигайлын авчирсан юмыг аваад түнд амар тайван гэртээ хайртаа чиний үгийг би хүлээн авч хүсдэг чинь болгоё гэлээ. Ингээд Авигайлыг Наваал дээр буцаж ирэхэд харин өмнөх нь гэртээ хааны найр шиг найр игээл сууж байв. Сэтгэл нэг л дойдгор байх гэж. Наваал нэлээ их согтуу байсан тул өөрийн гээгээ орох хүртэл Авигайл олон цөв юу ч хэлсэнгүй. Харин өглөө болж Наваалын согтуу гарахад эхнэр нь эдгээр хэргийн талаар хэлжээ. Наваалын зүрхэн зогсохшихад чулууш хөшиж орхив. 10 хоногийн дараа Ява Наваалыг нэрвсэн тэр өглөө. Давид ч Наваалын үгснийг дуулаад намайг доромжилсан Наваалын эсрэг миний заргыг шийдэн өгч зарцыгаа хорон муугаас хорж боловсон Ява магтагдах болтугай. Ява Наваалын бузар мөг хар толгой дээр нь буулгах хэмээн Давид хэлв. Тэгээд хүн явуулж Авигайлыг эхнэрээ болгох гэж байгаагаа түнд хэлвэлжээ. Давидын зарснаар Кармел Авигайл дээр ирээд түнтэй ярилцаж Давид чамайг эхнэрээ болгон авъя гэж биднийг чам руу илгээлээ гэв. Авигайл босож нүрээ газар хүртэл мэхийгээд шивгч нь эзнийхээ зарснарын хөлийг угаах гол юм билээ нээжээ. Авигайл яарчсан хөдөлж илжгээ унаад 5 шивгчний дагуулan Давидын элч нарыг дагж очиж Давидын эхнэр боллоо. Давид гэхэд Израиль-уудаас Ахиномыг авсан байсан тул тэр хоёр хоёулаа Давидын эхнэр болжээ. Харин Шаул Давидын эхнэр өөрийн охин Михалыг Галим уугуул Вайшин хүү Палтиг өгчээ. За ийм 44 ишлэлтэй урт бүлэг байна. За тэгээд бүгдээрээ сая эзнийхээ үгийг бүтнээр нь сонслоо. Тэгэхээр бид нар энэ дээр хэсэглээд одоо дотор нь харж наривчлаа харж үзье. За эхэнд нь нэгдүгээр ишлэл дээр юу гарч байгаа гэхээр Шимуэл өөд басныг өгүүлжээ. Тэгээд оршуулсан тухай нийлж ганцхан ишлэл байна. Энд ердөөсөө нэг өгүүлбэр байна л да. Тэгээд энд юу гэж юм гэхээр хоёр өгүүлбэр байгаа нь Шимуэл нас орсон. Тэгээд хамаг Израиль буран цугларч түүний араас гашууд нь түүнийг Арамат гэрийн дэргийг оршууллаа гэж. За энэ бол Шимуэлийг бид нар мэднэ. Яг тэгвэл энэ номыг үзэж эхлэхдээ бид нар Шимуэл гэж хин юм бэ гэж тавчханд дурдчихсан. Шимуэл бол Израилийн хувьд түүхэнд үлдсэн агуу хүмүүсийн нэг байгаа. Шимуэл захирагчдын үеийн сүүлчийн захирагч байсан.
Тэгээд бас хаан засаглалын үед анхны хааныг хоёр дахь хаан болох гэж байгаа Давид хоёрыг тослон томилж байсан. Иш үзүүлэгч Израилийн одоо эцэг гэж хэлж болохоор яг Илиатай зөвлөмээр гэхдээ Илиагаас ч илүү өөр үүрэгтэй ийм нэгэн байсан. Тийм учраас Израильчууд гашуудж уран цуглараад гашуудаад оршуулгыг нь гэрийнхэн дээр одоо тэр иш үзүүлэгчдийн бүлгэн гэж байсан бол тэнд уг нь оршуулах байхад тэнд оршуулаагүй яг гэрийнхэн дэргэд ойролцоо магадгүй хашаанд нэж магадгүй оршуулсан байна. За энэ өгүүлбэрээс юу харж болж байгаа гэхээр маш хүндтэй Израилийн сүнсний удирдагч нөлөө бүхий том хүн нас орсон байна. Ялангуяа энэ хүн бол Давидтай холбоотой талаар Давидыг одоо Бурханаас яг илчлэл аваад тослон томилж байсан хүн. Давидын хувьд одоо өөрөө хөөгдөж цөлөөр дэнвчилж хэцүүдэж байгаа үед нүгэн тэр хүн байж исэн бол хэрэгтэй хүн байсан. Гэхдээ одоо өөд босроо гэж байна. Давидын хувьд одоо бас нэг том гарц учирж байгаа израильчуудад мэдчихдээ. Тэгээд дараагийн хэсэг дээр нь юу гэж юм гэхээр Давидыг тэгээд эндээсээ юу явлаа. Цаан чинь юу Давидыг ингээдийн цөл за биш юм гаргач. Давидыг хөдөлж параны цөл рүү явуулдаг гэсэн өгүүлбэр байж байгаа юм. Тэр нэгдүгээр шилдэг. Тэгэхээр Давид магадгүй Шамилийн оршуулгад орсон байж магадгүй эсвэл өөрөө баригддаг зүгтэж яваа болохоор алсаас өөрөө ганцаараа гашуудаад оролцсон байж магадгүй. Ямар ч байсан тэндээс хөдөлсөн байна. За тэгээд 2 дугаар ишлэлээс 44 дугаар ишлэлийг дуустал нэлээд хэдэн үйл явдал болоод өнгөрч байгаа тухай өгүүлж байна. За 2 дугаар ишлэлдэр Навал гэдэг нэгэн хүнийг танилцуулаад эхэлж байгаа. Навал гэдэг нэгэн хүнийг танилцуулаад эхэлсэн. За энэ хүний нэрийн утга нь Навал гэдэг нь яг еврейгээр юу гэсэн утгатай вэ гэвэл нь тэнэг мулгуу гэсэн утгатай. Гэхдээ энэ яг жинхэнэ нэр нь байж магадгүй эсвэл тийм биш гэхэд яг хоч байсан байж магадгүй. Манай монголчууд ч гэсэн дээр үед одоо хүнийг ер нь хочилдог. Ялангуяа миний баг багт бол хочилдог байсан л да. Одоо ялгаатай олон дэндүү байвал олон ялгаа гарна. Миний өвөг дэндүү гэдэг байсан. Өөр олон жижиг том дэндүүд байсан. Тэгээд халдсан дэндүү, харандан дэндүү, дэлчгэр жаданба эдгээр гэдэг нэрлэдэг. Гэхдээ монголчуудын цоол гоншин өгдөг, хоч өгдөг арга нь голдуу бие эрхтнэр нь хоч өгчдөг. Харин энэ еврей хүн болохын Навалын нэр нь бол тэнэг мулгуу гэсэн утгатай. За тэгэхээр энэ бол зүгээр арай эцэгийнхэн тэгж нэр өгөөгүй байх. Манайхан чинь тэгээд хорхой хомоол янз янзын нэр өгчдөг шүү дээ. Мөн нохоо эдгээр нөгөө мөс үснээс айж эмэгтэй хүүхдэд зурчуулаад одоо тэгж нэрлдэг байсан. Магадгүй тэгсэн ч юм уу бид нар мэдэхгүй л дээ үнэндээ. Жинхэнэ нэр нь байсан уу, хүчин байсан уу, ямар ч байсан Навал тэнэг мулгуу. За тэнэг мулгуу гэдэг утга нь яг бүр одоо нэг мангар тэнэг гэсэн утга биш. Нилээн одоо тийм юу гэж хэлдгиймдээ одоо могод маягийн ааш зангийн хувьд тэнэглэдэг. Зан аашны хувьтай холбож хэлсэн тийм нэр байсан байна. За тэгээд энэ хүнийг магадгүй өөрийнх нь зан аашнаас болоод нутгийнхан очилсан ч байж магадгүй. За нэг ийм хүнийг танилцуулж байна. За тэгээд энэ хүн маань яадаг хүн байсан бэ гэвэл их баян хүн байна. 3,000 хонтой, 1000 ямаатай айхтар баян. За энэ хүнийг бол ингэж танилцуулсан, харин эхнэрийг бас танилцуулсан. За эхнэр нь болохоор Авигайл гэдэг нэртэй нийлэн үнсгэлэн гоо, сайхан, бас ухаантай эмэгтэй байсан байна. Ийм одоо мулгун заяасан сайхан эхнэр байсан. Бас ухаантай. За энэ хоёр хүнийг ингэж танилцуулаад тэгээд эдний хоньо харгаж байгаа тухай хэлж байна. За хоньо харгах гэхээр манай нүүдэлчин монголчуудын хувьд аюу танил байгаа. Манайхан хэдийгээр хөдөө өсөөгүй ч бай эмээ өвөө дээр очдог, ах дүүс дээр очдог хүүхдүүд зундаа ер нь идэж байгаа. Хонь харгана гэдэг бол нэлийн том үйл ажил. Хавар одоо ерөөсөө хаварныг болдог, намарныг болдог монголчуудын хоёр удаа хонь харгадаг. Тэгээ хонь харгах үйл ажиллагаа нь дан ганц тэр айлын ажил биш. Хотлоороо одоо айл хүш айл зэрэгэлдэх хоньч айлуу малчт нь ирээд одоо хоньных нь хөлийг буйх уяатай хаачтайгаа ирээд хоньных нь харгах ажлаас хийлцэж өгдөг. Та нар Тунгалаг тамир киног үзсэн, эсвэл Тунгалаг тамир номыг уншсан хүн байвал санаж байгаа. Эцэгт баян хоньныхоо харгах найраа хийгээд цүү хаяж тоглож идэг тухай санаж байгаа. Том баяр хийдэг. Мундаг одоо ерөөсөө хонь мал аалаад тэргүүр чинь зүгээр ерөөсөө бөөн баяр наадам болдог. Тэгвэл бид нар яг энэ Навалын тийжсэн хонь харгах үйл ажиллагааг энд төсөөлж байна. Яг гэвэл еврейчүүд, монголчууд хоёр маань адилхан нүүдэлж хардаг байсан. Тухайн үед нүүдэлж. Тийм учраас адилхан амжиргааны одоо аж ахуй эрхлэх байдлаараа нэлээд төстэй ёс энэтэй холбоотой ёс заншилтай.
Тэгээд хойно харгах найр хийж байгаа учраас Давид яг цагийг нь олоод хүн илгээж байна. Залуусаас 10-ыг явуулсан. Тэгээ явуулахдаа хил үрж байгаа. Тэгэхээр яагаад тэгж ийм гэхээр Давид зүгээр л нэг гуйлга гуугаагүй. Зүгээр нэг энэ баян айл байна. Энэ баян айл найр хийж байгаа юм чи надад юу өгөх бах гэж гуугаагүй. Ягаад гэвэл угаа аваа байсан. Өмнө нь хоныг харж иргэд нь одоо эдний 600-аад иргэн байгаа шүү дээ. Энд чинь Давидыг дагч яваа 600 ирчүүдтэй хэр талд байж байгаа улсууд чинь тэдний хонь малыг харж исэн, хямгаж исэн, хамгаалж исэн байна. За би анхны дөнгөж Библи уншиж хэлж байхдаа энэ хэсгийг өөрөө ойлгохгүй ингэж боддог байсан. Юу нэгэн чалга болоогүй гэж хүний юм хулгай халбтай мó юу ярьж байгаа юм бол да энэ одоо гэж боддог байсан. Тэгсэн чинь нэгэн ч алга болоогүй гэдгийг тэр хүмүүсийн мөлөө сүр бараагаар нь хинч халтаагүй, хинч давтлаагүй тэр лөө. Яг тэгвэл энэ параны цөл одоо энэ маавны цөл гэж хэлсэн байгаа. Гэтэ энэ нэг зарим үедээ одоо параны цөл гэдгээр нэлээд алдарсан газар, нэлээд цэглүүд, хүн амтангүй, за дээрний бүлгийнх нь нэлээд илбэг байдаг, дээрэмчид дээрэмддэг, тондог, тонол хийдэг нэлээд аюултай газар. Тийм учраас ийм бүхэл бүтэн одоо зэвсгэлсэн 690 хүн хажууд нь байж хахад хороолоод хүрээлээд бууцсан байж хахад тэр хоньноос юу алга болох вэ? Юу нэг аратан ч дайрахгүй юу? Үнэндээ дээр нь тонол өртөөгүй. Бид нар 23 дугаар бүлэг 1-р Шимэлийн 23 дугаар бүлгийг үзэж байхдаа санаж байна уу? Пелешчүүд Израильчууд руу довтлоо. Дээрний бүлгийнхэн орж ирээд будаа тариаг нь яг хурааж аваад цайруулж явахад нь булаад авчдаг байсан гэж үзчихсэн шүү дээ. Нэг удаа Давид тэднийг хүртэл Кейлагийнхнийг тийм зүйл болж явахад нь аварч исэн. Пелешчүүд байсан. Тэгвэл ийм аюултай газар. Тэгээд ийм зүйлийг ачлал үзүүлсэн учраас, ач тус хүргэсэн учраас одоо найраа хийж байгаа үед нь одоо хүсэлт өгөх юм бол гарцаагүй биелэн гэдэгт Давид итгэж исэн. Яа тэгэхээр Израиль ёсч тэр Монгол ёсч тэр найр наадам хийгээд их өгөөмөр өглөг тараадаг одоо нөгөө малынхаа ашиг шинийг бүртээд баярлаад одоо ургац хурааж байгаа хүмүүсийн бол ургацаа хурааж аваад баярладаг шиг, ургацынхаа дээжээс бивэндээ өгдөг шиг энд яаж ийм үг гэхээр ноосоо хэргаад ийм малаа одоо ашиг шинтэй орууллаа гэж баярлаад өглөг өгдөг. Зарцсан ажилчдынхаа хөлсийг төлдөг нэлээд том тийм чухал тэмдэглэлт үе байсан учраас Давид энэ хүмүүсийг явуулж байгаа. Тэгтэл чинь Навалын хариу нь харин юу болсон бэ гэвэл бид нар уншижсэн тий. Манайхан бол яг би энэ дэр бас нэг монголчуудынхаа юмыг хэлээ л та. Монголчууд ноос ирж байгаад очихоор яадаг вэ? Эхлээд очиж байгаа хүн нь яадаг вэ та нар санаж байна уу? Ерөөл хийдэг тий. Заавал ерөөл хийдэг. Угаасаа Монгол ёсонд бол ажил хийж байгаа хүнийг тэр хийж байгаа үйлдэлийг нь өрөөж өгдөг байгаа. Тэгвэл энд юу гэж өрөөж ийнү гэхээр манайхан одоо ноос нь юу хаачин хурц өнгөсөн өсгөр болог. Эсвэл хаачин хурц хонин 1000 түн бүрэг. Хаачин хурц ноос нь 1000 болог. Гэх мэтээр өрөөж хийдэг. Тэгээд хариуд нь яадаг вэ гэхээр ам үлзийтэй болтугай, ерөөл оршдугай гэж хариулдаг. Тэгвэл яг энэтэй адилхан одоо энэ түүхийг уншиж байхад Давид ерөөл хэлүүлж байгаа байхгүй юу? Мэдчилгээний ерөөл хэлүүлж байгаа. Юу гэж ерөөл хэлүүлж байгаа вэ гэхээр та нар ирэх хичээл үнэтэй сайхан байх болтугай та болон танай гэр хотынхын минь амар бай. Танд хариалцах бүхний дээр минь амар ууштай. Маш сайхан ерөөл хэлээд явуулж байгаа. Ерөөл хэлж байхад ам үлзийтэй болтгоо гэдэг тэр хүн яг ёс заншлаад авах юм бол хүссэн хоол ундыг чинийгээр өгөх байсан. Гэтэл харин Навал яасан бэ гэсэн чинь Навал хариулахдаа Давид гэж хий. Ишээ хөө гэж хий. Одоо ч бүр эзнээсээ зогттой боолууд олон болжтэй гэд мод одиогоо гэсэн. Гэтэл Давид нь хэн байсан бэ? Давид хэн байсан бэ гэвэл за маш энгийн зүгээр хүний ёсоор ярих юм бол зүгээр бусад юм ярихаа болиё. Зүгээр л хүний ёсоор ярих юм бол ач турах тус хүргэсэн хүн байж байна. Цаашлаад ярих юм бол Израилийн дайсан Голиат гэдэг авраг үлэмж биетнийг ялж Израильд ялалтыг авчирсан баатар энэ угаасаа мэдээж юу Израиль даяар байтхаа угаасаа бүр Пелешчүүд хүртэл мэдээд Давидыг таниад идэг шин. Энд чинь нөгөө Давид түмийг алъя гэдэг Давид нь биш үү гэдэг үстэй тий. Ингэж мэдчихсэн. Тэгэхэд Навал энийг мэдэхгүй байх гэдэг нь арайд энэ дуу худаа мэдж байгаа шин. Тэгээд Шимэл хаан болохоор тослон томилдсон хүн байсан. Шаул хаан байгаа эдий ч гэсэн энэ 2 дугаар хаан болоод томилогдсон 2 дугаар одоо хаан шиг сууддаг байсан.
Шаолинаас орсны дараагаар хаан ширээ эзлэх эсвэл одоо тэрний дараах залгамжна гэжсэн. Тэгвэл зүгээр хүний ёсыг боддог юм а гэхээр ачиг ачаар тусыг усаар гэдэг юм энэ наваал хариулж байгаа. А энэ наваалын бас зан чанар дотор нь тэр наваал гэдэг нэрэнд нь байгаа утга нь юу гэвэл харамч гэсэн утга бас байгаа. Маш харамч хахир, зан нь хахир, харамч хатуу. За ийм маягаар доромжсон одоо хаан уул нь бол Давид их даруй очиж байгаа. Та нар анзаарсан байх сая уншиж байгаа. Давид яаж очсон бэлээ? Өөрөө одоо 10 зарц залуугаа явуулахдаа өрөөл хэлээд тэгээд бүр юу гэж хэлж ийм гэхээр одоо хүсэлт нэмж байгаа. Одоо бид найрын өдөр ирсэн тул манай залуус таны таалал багтах болтугай гэж хэлж байгаа. Таны таалал гэдэг байгаа нөгөө хүний чинь бүр их өргөмжилсэн. Зарц нартаа болон Давид хүүдээ юу болгоосноо өгч хайрлана уу гэж байгаа. Давид хүүдээ гэж байгаа. Энэ одоо зарц нартаа Давид хүүдээ гэдгийг еврей ёсоор юм бол өөрийгөө маш их доогуур тавьж наваалын бүр хөл доорн тавьж байгаа тийм хүндлэл. Ийм даруй. А уул нь бол харин ч одоо Давид хаан гэдэг одоо томилогдцоо гэдээ бардамнаад очих юм бол хаан хүн бол хаан ч алт иргэдээсээ алба хувчуур авч явах хэрэгтэй шүү дээ. Али чи 1000 ямаатай 3000 хонтой хүн 5 хоног өгөх 3 ямаа өгөх гэж хэлж чадна. Али наад хоол унднаас зүгээр шууд тушаах хэрэгтэй. Тийм их мэдл нь байна. За Тэгдүма гэхэд энэ хүн бол Израилийн цэргийн жанжин хүн. Асар их гавья байгуулад ялал байгуулж олон тулаанд израильчуудыг дайснаас нь аварч исэн их цэргийн удирдах жанжин хүн шүү дээ. Тэгвэл цэргийн жанжины хувьд одоо зүгээр ерөөсөө шууд нөгөө цэр татлага дайчилж байгаа одоо үнс хоол хүртэл дайчилчих хэрэг мэдэлтэй шүү. Дайчилгаанд авна. Эсний тулаанд явж байна. Али өгөх. Тэр чинь 600 зэвсгэлсэн ирчүүд байж байгаа юм чинь. А эсвэл бүр зүгээр хүнийхээр одоо наваалыг хэлж байгаагаар наваал бол дээрэмчдийн бүлгийн толгойлогч болгосон шүү дээ Давидыг. Эзнээсээ оргоц зогтох боолууд олон болж тээ. Хин юм чинь. Танихгүйдээ тэгээд үлдэхгүйдээ тэгээд дэндүүд оромжилт. Хэрвээ тэгвэр юм бол зэвсгээ асаж очиод булаад авчих шүү дээ. Тэгээгүй байна. Тэгээгүй. Тэгэхээр эндээс бид нар Давид бол маш их даруй номхон зүрх сэтгэлтэй, үнэхээр одоо ёс чугаа мэддэг, ёс дөрөө барьдаг тийм юм байна. Тэгээ би эндээс Давидаас бол тэр сайхан даруй зангийг харж авч байна. Уншиж байхдаа улам дахиад одоо ямар гоё юм бэ гэж одоо тэр хүн чинь өөрөө юм байлаа. Тэгээд хэн болоод одоо тийм доор өөрийгөө тавьж наваадыг одоо хөндлөж чадсан юм бэ. Гэхдээ харин энэ дээр нэг ажиглаж байгаа юм нэстэ тэний хүний өмнө одоо юу ч хэлээд нэмэргүй нөгөө ахаа өмнө сувдыг битээ хай гэж хэлдэг шиг одоо юм болцсон байл та. Хичнээн үнтэй юм хэлээд нэмэргүй. Хичнээн хүндлээд ч нэмэргүй юм болсон байна. Тэгээ одоо энэ дээр наваалын тэр ёсгүй, жодоггүй, ёс төрөө мэддэггүй, дэндүү, дээрлэхгүй, доромж байдлаас юу харж болох вэ гэхээр үнэхээр одоо тэнгил хүн юм да. Иш чааваста одоо 600 зэвсэг агссан хүмүүсийг захирсан ирчүүдийн хүсэлтийг биелүүлэх нь тухай эсрэг нь ийм юм хэлж идэг ямар тэнгил хүндээ энэ бол зойр биш шүү дээ. Тэнэг хүн байгаа байхгүй. Ирээд өөрийн бүс тэмдрээд хотлоор нь сүйдгээ таях чадaltaй хүний өөдөөс тийм юм яриад тийм нэг юмгүй цариулаад сууж байгаа. Тэгээд юм өгөөгүй. Тэгээд буцаацсан. Тэгээд эндээс би наваалын юм одоо байдлаар шугаас юу харж байгаа вэ гэхээр та нар ч гэсэн эндээс бас харж авч байгаа хийх баха, үйлдэх баха гэж найдаж байгаа нэг зүйл бол хүн бид нарт ач тус үргэсэн хүмүүсийн үр дүнд бид нар өнөөдөр ингэ сууж байгаа шүү дээ. Бид нар хин нэг биш бүр хин нэг хэсэг хүний бид нарт оруулсан зүтгэсэн цаг, хөдөлмөр, хүч, сэтгэл, зүтгэлийн үр дүнд бид нар өнөөдөр энд суух, өнөөдөр эдээ зэрэгтэй амьдрах хэмжээнд явж байгаа. Тэгвэл ач тус үргэсэн хүмүүс талархал өгөхгүй байна гэдэг нь өөрөө маш бүдүүлэг, маш муухай. Ёстой жинхэнэ ёс чудаггүй хэрэг. Зүгээр Библи гэж ярихаа болий гэхэд арай дэндүү ёс чудаггүй. Тэгээд би яг энэ хичээл бэлдээ сууж байхдаа юуг өөртөө нэг бүр оруулж авах гэхээр за би одоо ээж аав маань байгаа бол би ээж аавдаа баярлалаа гэж дахиад илэрхийлж баярлсан хэлмээр юм байна. Одоо миний аав анд байж байгаа. Би ээжтэй бол одоо ээж маань өнгөрч учраас би зүгээр эзний өмнө хэлэх баг. Тэгээд би аавыгаа ч гэсэн өстой нэг олон удаа ч сайн
уулзаад яриад мэндийн асуугаад байдаг шүү дээ. Чаавс завгүй явж идэх гэж бодогдлоо. За ялангуяа намайг өнөөдөр энэ эзэнд итгээд эзний мөнхийн замаар дагуулхад үр дүнгээ өгсөн маш олон илгээлтэй эзэн ах дүүсээ саналаа. Тэгээ одоо би энэ нүдний шилийг одоо ингээд зүгт зогсож байна. Энэ 2000 онд надад манай зан чанарын хүрээлэн гэж байгууллага миний ажиллаж исэн байгууллагт ажиллаж байхад Тимот Левандовскигээ захирлан байсан. Тэр хүний надад өөрөөсөө мөнгө гаргаад намайг дагуулж яваад таны нүдний шил чинь айгүй муухай болцсон байна ингээд зурагдсан байж тээ. Та яаж энийг зүүж байгаа юм? Би таныг дагуулад явъя гэж дагуулж яваад энэ шилийг надад захиалаад өгч ирсэн. Одоо 20 жилийн тэртээ 22 жилийн тэртээ байна шүү дээ. Тэгээ энэ маань жаахан дахиад зураас үсээд би далд хийцэн байхгүй юу? Тэгсэн чинь бурхан надад энийг яг цагийг олж гаргаж өглөө. Яасан гэхээр би юун дээр шилээ хайчих. Цуглуулсан дээр золоо өнөө авч ирж өглөө л дээ. Нэг муу 10 нугараад үлдсэн шилээ хайчих. Тал нь үлдсэн шил зүг гэсэн. Энийг яа. Тэгээ нөгөө хичээл сургалт бэлдэх болоод юм жижиг үсгтэй юм харах болсон чинь шил санагдаад явсан. Энэ бодогдоод гаргаж ирээд яг энэ номыг уншиж байхдаа энэ хүмүүст би талархах учиртай хүмүүс юм шүү. Би энэ хүмүүсийг одоо захиагаарч харилцаа болцсон бид нар тасардсан байна. Энэ хүнд би талархлын захиа бичье. Энд чинь одоо 20 хэдэн жилийн өмнө надад сэтгэл гаргаад өгч ирсэн шилийн би өнөөдөр хэрэглээд та нар бас ашиг бүтээ сууж шин. Тэгвэл бид нар ийм маягаар хүмүүсээс ашиг тус, хүмүүсээс ач тус авсан байдаг бол хариугийн заавал баярлалаа гэж хэлэх. Талархснаа илэрхийлэх. Таны хүчинд өнөөдөр ийм явж байна. Чиний хүчинд би ингэж байна гэж хэлж яхах нь ямар чухал юм бэ гэдгийг харж байгаа. Тэгээд Наавал яасан бэ? Наавалын эсрэг зан чанартай ч гэсэн Библиэс бид нар ийм болчихгүй юмсан гэдгийг сурж болно. Та бүхнийгээ юу гэж уриалж байгаа гэхээр за тэгвэл бүгдээрээ өнөөдрөөс эхлээд бас ач тус үргэсэн хүмүүсээ саная. Хэн талархал өргөх вэ? Хэнийг баярлуулад ичиж цайны сүлдээ чөлөө очиод баярлалаа гэж хэлэх вэ? Хэн талархлын хуудас захиа бичих вэ? Гэт бодороо цаад сонсож байгаа хүн чинь үнэхээр сэтгэл хангалуун баяртайгаар хүлээж авна шүү. Бид нар баярлалаа гэж хэлэх талархахаас өмнө ааш ариншгаа гаргах наваа шиг зам үзүүлэх нь арай олон байдаг юм шиг надад санагдсан. Мэдээд байгаа хэрнээ наваа шиг зам гаргадаг. За энийг бид нар бодож штэ ялангуяа аль дотныхоо хүмүүс бид нар их сүрхий сасгандаг зам гаргадаг шүү. Тэрийг бүгдээрээ бодъё. Тэгээд эндээс бид нар яг одоо цохолт хийгээд гол санаа нь юу гэж авах вэ гэвэл ёсчуудагтай байснаар эзнийг бид нар гэрчлэх боломжтой гэдэг юмыг хамаарна. Бид нар ёсчуудагаа баримтлаад ёсчуудагтай байж их юм бол эзнийг гэрчлэх боломж үргэлж бид нарт олгоно. Бид нар өнөөдөр эзнийг гэрчлэхээр дуудагдсан хүмүүсээ нэгдүгээр бид нар ёсчуудагтай байснаар эзнийг гэрчлэх боломжтой. Ер нь бол монголчуудаа аяны хариу өдөртөө хатны хариу жилдэг гэдэг үг бол энэ хэсэгт их таарч юм л та. Тэгэхээр бид нар монгол ёсчуудгаа мартахгүй байя. Хэдийгээр бид нар Библийг уншаад Библиэс сураад явдаг ч гэсэн Христ итгэдэг хүмүүсийн нэг гажиг зүйл юу вэ гэвэл дэндүү туйшраад, дэндүү явцуураад монгол ёс заншлаа хайчихсан байдаг. Хэлдэг үгээ хүртэл мартцсан байдаг. Манай Монголын ард түмний чинь зөөлцсөн үг нь үнэндээ элбэг баян. Бид нар хизээч хаанч өрөөлийн магтаалын үг үнэн ариун штеп. Ийм зүйлээ бид нар хэлж явах юм бол хүмүүстэй харилцах харилцаандаа ч гэсэн эвлэрлийг бий болгох, эвлэлдэх, найрамдах, эзнийг гэрчлэх ийм сайхан юм болох юм байна. Тэгэхээр ёсчуудагтай байснаар эзнийг гэрчлэн амьдрах боломж биднэрт байна. За дараагийнх нь болохоор одоо нөгөө хариу хин аваад ирж байгаа шүү дээ. Нөгөө 10 залуу нь аваад Давид дээр хүрсэн. За Давид бол ямар хүн бэ гэвэл маш гайхамшигтай сайхан дагуу ном хүн гоё одоо бурхан тайртай, бурхан чин зүрхнээс хайртай гэж 23 дугаар бүлгээр ярьж ирсэн тийм бурхан чин зүрхнээс хайртай, бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн гэж ямар хүн бэ тийм бэ гэдгийг гэж байгаа Давидын тухай аваад ярьж ирсэн. Тэгэхээр гайхалтай хүн. Гэхдээ Давид бас хүн байсныг бид нар мартаж болохгүй. Давид бол хүн байсан. Хүн гэмнэл. Ямар ч сайхан цагаан ихийн тагтаа заавал цаанаа нэг гин нүглийн харт тул байж л. Хизээ нэгэн цагт тэр нь илрэх боломжтой. Тэр харт тул хизээч тэр хүнээс салаагүй явж л байдаг. Гаднаа ихийн цагаан тагтаа шиг явж иж магадгүй. Гэхдээ нэг өдөр гардаг. Давид энд гаргасан. Үнэндээ доромжлуулсан л та. Доромжлол гэдэг бол хүнийг хатгаад авдаг аюултай одоо хилэнцэд торхон хатгуур шиг юм аа. Хилэнцэд торхон хатгуур шиг. Яг л одоо нөгөө хилэнцэд торхоо мэлхийн нуруунд дээр явж байгаа татаад авдаг шиг юм да. Гин нүгэл бид нарыг дотроос нь ингэж хатгадаг шүү яг үнэндээ бол.
Энийг бид нар болгоомжтой байх бол тэгээ яасан гэхээр Давид яасан гэхээр шууд шийдвэр гаргасан гэж шүү дээ. Өнөөдөр маргааш өглөө үрээр гэхэд Навалынханаас нэгч эр хүн үлддгийм бол тоо ёстой. Би эзний одоо юу яаж байгаа юм? Яава намайг бүр нэмээд гэж хэлсэн. Бүр ам танга яавгийн нэрийг барьж байгаа. Ямар амар хилэнтэй танга өргөсөн бэ? Би ийм хүнээс гармааргүй юм гарсан бэ. Тэгэхээр бид нар эндээс за хүн бол хүн юм бэ шүү. Хүн хичнээн сайхан цагаан тагтаа шиг байлаа ч гэсэн хичнээн сайхан угаагдаад цэвэрлэгдсэн гэж бодож явлаа ч гэсэн алдаа гаргахад маш ойрхон явж идэг юм байна. Ямар үед алдаа гаргадаг вэ? Сэтгэл хөдлсөн. Сэтгэл хөдлөл хөөрөл татсан. Хүн баярлсандаа алдаа гаргаж магадгүй, уурлаад хилэнж гомдсандаа алдаа гаргаж магадгүй. Давидын хувьд бол айгүй өндөр голдлого тавиад за өгөндөө гэд найдсан байсан чи юу вэ? Харин доромжлуулсан учраас хилэн бадарсан. Тэгээ хилэн бадраад одоо олон хүний гэмгүй олон хончид манчид одоо тэдний үйлчлэлээс бүх ирчүүд наалагдах нь шүү дээ. За гэтэл энд Авигайл гэдэг нэг сайхан эмэгтэй байгаад бид нар ихлээд уншиж байхад Навалын эхнэр Авигайл үдсгэлэн гоо, ухаантай эмэгтэй байсан гэсэн. Бидний зарц нарын нэг нь бүшүүхэн явж очиод Авигайл хэлж байгаа. Манай эцэг ийм хийчлээ та нар сайн уншсан шүү дээ сонссон. Одоо ингээд хэлээд Давидыг ингээд явуулчлаа. Уул нь тэр хүн чинь одоо манайхныг хажууд иргэд нь байж хахад одоо бүр хашаа хороо хан хэрэмшил одоо бид нарыг хамгаалж ирсэн юм шүү дээ гэж хэлсэн. Үнэхээр тэгсэн. Тэгээд яг цагаа олоод зөв хүн мэдээллийг хүргэх нь бас асар их чухал байд юм бэ. Авигайл шууд шийдвэр гаргаж байгаа. Ерөөсөө тэр Навалтай юу ч яриаггүй. Библиэр Навалтай нөхдөг юм яриаггүй. Асар хүнд үед нөхдөг юм яриаггүй юм бас нэг жишээ байдгийг та нар санаж байгаа. Шүнээ нэмэгтэй аригч олдсон ганц үгээ нас орчиход нөхдөд хэлбүүгээр илжиг аваад хар хурдаараа өрхөн хөлөө явдаг. Яг тэрнтэй адилхан Авигайл нөхдөд юу ч хэлээд нэмэргүй гэдгийг мэдж байгаа. Тийм учраас одоо өөрөө Давидыг тайвшруулах, эв найрамдлыг тогтоох, эвлэрлийг хийхээр явж байна. Явахдаа авсан зүйлүүдийг ингээд нар түрүү уншсан тийм юу аваад явлаа. Давидын өссөн юмнуудыг дагуулсан биелүүлээд өгсөн байна. 5 бэлэн болгоцсон хонь авч явсан, хоньны гулууз мах. За тэгээд одоо бас үзэм маш их юм авч явсан. Тий одоо та юутай хэлсэн байж байгаа юм дээр. За 200 бодол инжир гэсэн байлгүй тий 200 бодол инжир 100 баг хатаасан үзмийн үзмийн шахмал гэж ярьдаг их гоё зүйл байд юм шиг байна. Хатаасан үзм багц. За тэгээд 200 бодол инжир. За тэгээд 5 бэлэн юу төхөөрсөн 5 хонь гулууз мах, хоньны гулууз мах, 2 тулам дарс шүү бүр уус биш. Дарс аваа явсан. Тэгээд эндээс бид нар юу сурч болох вэ гэхээр ер нь гомдоод бид нар хүмүүсийг гомдоодгүй л доо. Бид нар хүмүүст эвгүй хэлждэг, эвгүй байдлаар гаргацдаг, гомдоочдаг, санаатай санамсаргүй юмнуудыг хийдэг. Харин эвлэрэл нь яаж ирдгүү гэвэл бид нар хамгийн ихний ээлжинд тэр хүнд бэлэг сэлдүү бүх аргадах хамгийн түрүүнд одоо та нар Яаковыг санаж байгаа Яаков яадаг вүлээ ахыгаа аргахын тулд урдаа баахан мал хунар таслаад зарцнараараа туулгаад таны зарц Яаковаас ахтаа бэлгэлж байгаа бэлэг гэдээ урдаа оруулаад явдаг шүү. Тэгэхээр энэ бид нар үүндээ энэ бол бас хүнийг эвлэрэх, аргадах одоо уучлалыг бий болгох тийм нэгэн чухал зүйлийг энд эзэн Библиэр харуулж өгч байгаа. За ингэ явсан. За тэгээд ухаантай эмэгтэй гэдэг нь бол харагдаад байгаа юм. Тэгээ Авигайл яасан гэхээр Давидыг харангуйтаа илжигнээсээ буугаад нүрээ газар тултан хийгээд тий сүвдэж мөргөөд тэгээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь эзэн минь буруу над дээр байв гэж хэлж байгаа юм. Эзэн минь буруу над дээр. Эвлэрлэлийн үгийг хэлж яваа, эвлэрэх гэж яваа хүн бурууга өөр дээр авдаг. Чи буруу гэж чичилдэггүй. Мэдээж маргалцсан, зөрлөлдсөн, муудалцсан хүмүүс хоёр тал хоёулаа юмтай байдаг. Гэхдээ харин эвлэрээ гэж хүсэж байгаа хүн миний буруу, би буруутай. Буруу байсан ч би буруутай гэж хэлж байгаа. Тэгээ миний буруу шивчнийхээ өчгийг саналтай болгож хайрлах гэж байгаа үгээ хэлж байгаа. Тэгэхээр ямар мэрэгүү ухаантай эмэгтэй вэ? Ямар гайхалтай эмэгтэй вэ гэж би эндээс бүр Авигайл бүр баг энэ өмнө нь ингэж харж уншаагүй. Яг нь сайхан эмэгтэй байна, гоё юм байна. Эхнэр хүн юм байвал сайхан байна л гэж бодож исэн.
Харин одоо яг өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцахаар бүр ингэж тунгааж уншихдаа энэ эмэгтэйд би бүр өстой ямар агуу гайхаад бүр за ихнэр хүмүүс ийм байгаасаа манай чуулганы амьд бүлийн эмэгтэйчүүд эхнэр болоогүйнүүд нь эхнэр болохдоо ийм ухаалаг, ийм сайхан эмэгтэй болоод өөрийнх нь буруу байсан ч гэсэн миний буруу гэж хэлж чаддаг байгаас. Тэнийг ч гэсэн нөхрөө хүндэлж байгаа байхгүй энэ эмэгтэй чинь. Яг нөхрийг тэнийг наваал бол тэнэг гэдэг нэрэндээ таарсан гэж хэлж байгаа. Би тэрийг бол нөхрийг мууж байгаа гэж ойлгоогүй. Эвлэрүүлэхэд бас нэг арга нь гээ тэр чинь угаасаа тийм хүн. Тэр хүнээс тийм л юм гарна. Та тэрнээс сайн юм гойлдох хэрэггүй гэж тайвшруулж байгаа Давидыг. Та өөрийгөө тийм хүнтэй доош нь аваачиж хийгээд яах вэ гэж байгаа. Та чинь таа шүү дээ. Та тэр тэнэг гэж хэлэгдсэн тийм хүнтэй та өөрийгөө доруулаад яах. Гэхдээ энэ бол нөхрийг муулаад гомдлооч явж байгаа хүн биш. Зүгээр эвлэрүүлэх гэж хичээж байгаа бас нэг арга нь. За ингээд цаашаа нөгөө Давид ямар хүн байсан бэ гэвэл Давид бол өөрөө одоо асар их уур хилэн бадарсан бурхны нэрээр танга тавьдсан ам өчгөө өгсөн. Алахгүй юуны хүү болдог болтоо гэж явж байгаа юм шүү дээ. 400 эрсийг зэвсэгтэй иргэн дагуулчихсан. Ганц муу эмэгтэй ижигнээсээ буугаад бүхэл зөө яг мэдэн зарч явсан л баг л та. Бүхэл зөө даа. Израильчуудын ёсонд энэ Израиль буюу энэ Арабын ертөнцийн ёсонд бол эмэгтэй хүнийг уг нь нэг тоож сонсохгүй. Тэгээд Давид шүү дээ. Тэгэхэд Библиэлд хамгийн урт эрэгтэй хүнтэй тэр тусмаа тэр мундаг хүнтэй хамгийн урт яриа өрнүүлсэн эмэгтэй Авигаил байдаг юм. Өөр хинч тийм уртаар эрэгтэй хүнийг тайвшруулах, тайтгаруулах, зөв шийдвэр гаргуулахад нөлөөлөхөөр яриа хийжсэн үг Библиэлд байна. Энэ гайхамшиг. Энэ бол үнэндээ гайхамшиг. Энэ эмэгтэй ямар ухаантай, ямар мундаг эмэгтэй байсан бэ гэдгийг гайхамшиг. Тэгвэл өнөөдөр ч гэсэн бид нар байж болно шүү дээ. Эзний сүнстэй байхад яагаад болохгүй гэж. Эзний үгийг уншиж байхад яагаад болохгүй гэж. Бид нар хоёр талыг дайсагналцсан хоёр талыг эвлэрүүлэхийн тулд бид нар гэрч болоод дуудагдсан байгаа шүү дээ. Өнөөдөр. Тэгэхээр энийг бид нар санах хэрэгтэй байна. Тэгээ Авигаил Давидыг тайвшруулсан. Яг гэвэл Давид юу гэж хэлсэн гэхээр энэ хэлхээс өмнө би яг нэг цохолтыг за Давидын хувьд бол сэтгэл хөдлөлөөр хандсан учраас алдаа гаргах шахсаа олон гинхүү хүний цус урсгаж бурхны өмнө буруу юм өмөлдөж бурхантай харилцах тасрах байсан. Ирээдүйд өөрөөр нь хийх гэжсэн зүйл одоо өөр хүнээрч хийгдэж магадгүй болсон. Бурхан өөр хүнийг гаргаж чадна шүү дээ. Чулуунаас чинь ард түмнийг босгож чадна гэсэн юм чинь. Тэгэхээр Давид бол сэтгэл хөдлөлөөр хандсан учраас ийм зүйл төрсөн. Тэгэхээр бидний хоёр дахь цаа эхнийх нь болохоор ёс чудагтай байснаар бид нар эзнийг гэрчилж амьдрах гэсэн. Хоёр дахь нь бол сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар бид нар эзнийг гэрчлэх боломжтой. Бид нар гэрчлэлээ алдахгүй. Бид нар сэтгэл хөдлөлд автаж болохгүй. За дараагийнх нь болохоор Давидын хариу байна л да. Давид Авигаилд юу гэж хариулсан гэхээр өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан яаваа магтах болохгүй гэж хэлсэн байна. Авигaiлийн цаана бурхан байна гэдгийг Давид шууд харсан. Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан магтах болох. Бүгдээрээ тэгвэл ингэж хэлүүлье. Энэ тэнд очоод зовсонд өдөрсөн хүний төлөө залбирч өгөхөд Израилийн бурхан магтдаг, Есүс магтагдах болтгоо гэж хүмүүс хэлээсэй. Чамтай байгаа Есүс магтагдах болтгоо. Чамтай байгаа Есүс надад энийг хийлээ гэж хэлэх хэмжээний гэрч нар байвал сайн байна. Энийг зорж явъя бүгдээрээ. За намайг өнөөдөр цус урсгахаас хойш өөрийн гараар өөрийгөө аврах гэхээс хамгаалж чадсан чиний саруул ухаанч магтагдах болтгоо гэж хэлсэн. За энэ бол гайхалтай. Яг үүндээ үнэхээр гайхалтай. Би Авигаилыг өстой ямар гайхамшигтай гэрч болсон юм бэ? Библийн түүхэнд өөрийгөө бичүүлээд, гэрчлээд, үлдээсэн Библи байгаа учраас энэ өчнөө олон хүнд нөлөөлөд өчнөө олон хүнийг мэрэгэн ухаантай ухаалаг эвлэрүүлдэг ийм гайхалтай нөлөөлөгч дүр болоод энэ дотор орж ирсэн. Цаашдаа ч энэ олон хүнд нөлөөлөх бол. Тийм учраас эндээс бидний нэг сурах жишээ юу цохолт утга бол ухаалаг байж эвлэрлийг авчирснаар эзнийг гэрчлэх боломжтой болт юм аа. Ухаалаг байж эвлэрлийг авчирснаар эзнийг гэрчлэх боломжтой болт.
Бид нар юуны түрүүнд эвлэрлийг бурхантай эвлэрүүлэх эвлэрлийг хийх хэрэгтэй хүнийг дараа нь бусадтай эвлэрүүлэх эвлэрлийг хийх хэрэгтэй. Энэ бол уучлуулах асуудал байна. Уучлж чадаагүй, уучлуулж чадаагүй эзнийг хүлээж авах нь дэндүү ховорхон гэдэг. Бид нар сайн мэдээ өгөхгүй зовж явдаг. Гэхдээ уучлал хийгээгүй хүнд зүрх сэтгэлдээ хорсол хийцэг хүн сайн өгөх. Зовлонгой гэдэг болдгоо тэгээ болохгүй болохоор нь шавдардаг шүү. Бид нар эхлээд эвлэрлийн үгийг өгөх хэрэгтэй юм. Эвлэрүүлэх ёстой юм байна. Эвлэрлийг хийж одоо ухаалаг хандаж эвлэрлийг хийснээр бурхныг гэрчлэх боломжтой болт юм байна. Гурав дахь бидний сурах ёстой зүйл байна. За дараагийнх нь юу байна вэ гэхээр Авигайлын цаанд байгаа бурхныг Давид олж харсан бол Авигайл бурхны сүнстэй хамт явсан байна. Бурхны сүнсээр удирдуулсан байна. Тийм учраас бид нар Ром 8:14-р ишлэлийг бүр авч тогтоодсон байгаа бох манайхын хэлмээр санагдаа. Бурхны сүнсээр удирдуулж байгаа хүн бүр бурхны хүүгүүд юм а гэж хэлсэн. Бид нар бурхны сүнсээр удирдуулаад явах юм бол Авигайлын хийсэн зүйлийг бид нар хийх болно. Тэрнээс ч давуу байдлыг бид нар үзүүлэх болно. Бид нар гэрчлэх болно. Бид нар тунхаглах болно. Бид нар нөлөөлөх болно. За энэ зүйл бол үнэн гайхалтай. Тийм учраас бурхны сүнсэнд ёсчуудагтай байж түүгээр удирдуулснаар эзнийг гэрчилдэг гэсэн нэг дөрөв дэх сурах зүйлийг гаргаж ирье. Бурхны сүнсэнд ёсчуудагтай байж түүгээр удирдуулснаар эзнийг гэрчилдэг юм. Ёсчуудагтай гэдэг үгийг би дахин аваад байгаа шүү. Өнөөдрийн бидний яг энэ бүх энэ бүлэг том бүлэг дотроос барьж авах юм бол ёсчуудагтай байя гэж нэг өгүүлбэр дуусгана. Эзний сүнсэнд ёсчуудагтай байна гэж үг хэлээд байгаа юм хэрэг. Эзний сүнс бидний дотор даруухнаар оршдог юм аа. Бүхийсэн зэгсийг хугалахгүй, бүүдийсэн динг унтраахгүй эзний амлсан сүнс тийм даруй зөөлөн сүнс бидний дотор байгаа учраас зөөлнөөр биднийг ятгаж яхад нь наваа шиг мэдсээр байгаа хэрнээ бид нар зөрж эсэргүүцэж гүжүүн зам гаргамааргүй. Сүнсэнд ёсчуудагтай. Тэр сүнс биднийг зөв амьдрал дуудах гэж, зөв амьдралаар хэлбэржүүлэх гэж, биднийг зөв хүн байлгах гэж, биднийг эцэг эцэст бурхны сайн Авигайл шиг гэрчнэр байлгах гэж, Давид шиг алдаа гаргах гэж байгаа хүнийг алдаанаас нь хойж болиулах гэж, тэгээд бурхныг алдаршуулах гэж өгсөн сүнсийг бид нар жудаггүй зарнаж, доош нь дарж, чимээгүй болгож бөхөөмөргүй байна. Тийм учраас бурхны сүнсэнд ёсчуудагтай байж түүгээр удирдуулснаар эзнийг гэрчилж амьдрья. Тэгээд энэ дээр яг сүнсээр удирдуулна гэхээр дотор нь зөндөл юм байна л да. Өнөөдөр бид нар ямар сургалт хийж байгаа гэж ганцхан удаа ингээд олон цагаар суух биш орхи. Зүгээр ер нь бол маш их гайхамшигтай, амттай, мүлжүүртэй, шүүстэй, тостой эзний үг байна. Үүндээ та нар хүртээрээ нэр очиод амталж идээрэй. Гэртээ хараад амталж хүртээрээ. Яг энэ 25-ыг дахин уншаарай. Гайхалтай юм байна. Тэгээ энийг би уншиж байгаад энэ Авигайлийн жишээ, гайхалтай жишээг хараад ямар агуу эмэгтэй вэ? Ийм агуу сайхан юмыг хийгээд ингээд үлдээж чичээгээд бодсон чинь жишээ хайхгүй юу? Энэтэй адилхан одоо зүгээр нийгмийн түүхэнд ийм сүрхийн мундаг жишээ үзүүлсэн эмэгтэй байт юм болов уу гэд хайж олсноо харин нэг эсрэг жишээ оллоо. Тэгсэн тэр эсрэг жишээ нь юу вэ гэвэл Юдит Камила Бутлер гэдэг эмэгтэй тухай байна. Тэгээ энэ эмэгтэй болохоор 1956 онд төрсөн юм байна. Одоо амьд байт юм байна. Америкийн философч юм. Гэхдээ дэлхийн шилдэг 10 ухаантай хүний тоонд ордог юм. Дэлхийн шилдэг 10 ухаантай тоонд ордог эмэгтэй. Америкийн философч юм. Тэгээ энэ хүн юу хийгээд ийм алдартай болчихваа гэд би хайхгүй юу. Тэгсэн чинь энэ хүний хийсэн юмыг сонсох юм бол та нар мэдж ороод ирээ. Лесби гомо хүмүүсийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг дэмжиж ирсэн үг. Лесби гомо хүмүүсийн эрхийг хамгаалахыг дэмжиж ирсэн маш их хэмжээний ном, зохиол, туйрмал бичсэн доктор энэний аваагүй шагнал хийгээгүй юм гэж аалга. Тэгээд өнөөгийн нийгэм Библиэс ямар хол зөрчөө вэ гэдгийг эндээс би харсан. Энийг хайж авах. Ямар явна гэхэд ямар нөгөө туйл руу явчаа вэ? Тэгээ ийм хүн хамгийн алдартай хүн болчихдг юм бэ? Дэлхийн топ 11-нд орчдөг юм бэ?
Тэгээ энэ хүн яадаг гэхээр улс төрийн асуудлыг одоо Израилийн улс төрийн асуудлыг шүүмжлэх гэх зэрэгээр орчин үеийн олон улс төрийн асуудлаар үгээ хэлдэг юм гинэ. Тэгээ асар их ном бичдэг гинэ. Тэгээ нэг юм болцсон өнөөдөр. Бид нар ийм нийгэмд амьдарч байгаа манайхаа. Тийм учраас бид нар үнэхээр алийг айл шиг эмэгтэйчүүд байцгаая, эрэгтэйчүүд нь Давид шиг байцгаая. Тэгээд бүгдээрээ эзнийг энэ харанхуй ертөнцид гэрчилж амьдрий. Тэгээ би төсөлтөнд автаад хэлье. За бид нар 4 ямиг л голж ярьлаа. Тэрэн дотроос нэгийг бүр цоглоо. За 4 нь юу гэвэл ёсчуудагтай байснаар эзнийг гэрчилж амьдрах боломжтой болно. Сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар эзнийг гэрчилж амьдрнаа. Ухаалаг байж эвлэрлийг авчирснаар эзнийг гэрчилж амьдрнаа. Бурханы сүнсэнд ёсчуудагтай байж түүгээр удирдуулснаар эзнийг гэрчилнэ. Эцэст нь нэг бацаад хэлэх юм бол бүгдээрээ ёсчуудагтай байж Библийнхээ үгэнд Бурхандаа ариун сүнсэнд Есүс ёсчуудагтай байж, Монгол ард түмэндээ ёсчуудагтай байж, бусдтай ёсчуудагтай байж эзнийг гэрчилье. Эзнийг гэрчлэхээр дуудагдсан хүмүүсийн хувьд дуудлагатай үнэнч байж, мөсчүүдтэй хадгалан ариун сүнсээр удирдуулах замаар бусдад Христ рүү ирэх ураа дуудлага болж амьдарцгаая амьдралынхээ. Баярлалаа. Эзэн талархъя. За эзэн бурхан таны үгийн төлөө таны гайхамшигтай агуу өөрчлөх чадaltaй, усыг чиргүүлж уулыг ч нураах чадaltaй үгийн төлөө баярлалаа. Өгсөн хүнийг амьлуулах чадaltaй үгийн төлөө баярлалаа. Эзэн та бол агуу, та бол амьд, та бол амьд эзэн. Та өнөөдөр бидний зүрх сэтгэлд амьд эзэн та оршдог. Амьд эзэн та өөрийнхөө амьд гэрчнэр байлгахаар биднийг дуудсан. Энэ амьд бүлийнхнийг бүл чуулган байлгаж гэр бүлүүдэд харанхууд төөрч аваа гэр бүлүүдэд үнэхээр сайн нөхөр, сайн эхнэрийн жишээ болж таныг гэрчилж амьдрах боломжийг биднэрт олгохын төлөө та дуудсан. Эзэн минь та бидний дээр өөрийнхөө ивэл өршөөл нэгүслийг дүүрэн цуцгаж өгөөрэй, асгаж өгөөрэй гэж гоё. Эзэн бид нар таныг гэрчлэхийг хүсэж байна. Бид нар таныг харуулахыг хүсэж байна. Үнэхээр Израилийн бурхан Яава магтагдах болтугай энэ хүмүүсийг амьлуулах хүчийг өгсөн амьдсан эзэн Есүс алдарш болтугай гэж итгээгүй хүн гэсэн хэлж таныг хүлээж авах тэр их эрч хүчийн төлөө залбирая эзэн минь. Та бидний гэрчлэлтэй амьдруулж өгөөч. Та бидний үйлстэй амьдруулж өгөөч. Ёсчуудагтай амьдруулж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. За баярлалаа бүгдээ маш гайхамшигтай сайхан анхаарал татсан талархъя.